Өнөөдөр улс орноо хөгжүүлэгчийг хандлах зөрөлдөөний талаар хамтдаа судалцгаая. Нийгмийн эдийн засгийн хүрээнд Монголын төрөөс бусдыг мөлж өгөхгүй. За нийтээр тэгш хөрөнгөжих шашныг ариунаар мандуулах зорилтыг тавьж ирээдүйн эрхчлөлөөс өсөг хүчирлийг хүндэтгэх бодлогыг болол нийгмийн эдийн засгийн хүрээнд авч хэрэгжүүлж байсан. За мөн түүнчлэн цаашлаад хувийн үйлдвэрлэл үйлчлэгийг дэмжих зорилгоор дотоодын гайлыг 1925 оноос эхлэн хоригдуулж 1928 онд бол бүр бүлсэн халсан. 1927 онд бүгд найрамдах Монгол ард улсын дотоодын бараа эргэлтийн бүүлгийн 67% гадаадын бүсүүд гүйцэтгэж исэн. 1926 оны 9 сард төр шашны хэргийг тусгаарлан явуулах тухай хуулийг баталсан. 1921 оноос Монголд хэрэгжиж эхэлсэн ардчилсан өөрчлөлт шинжилгээний бодлогыг Коминтерн зөвлөлт холбоот улсын зүгээс ив хамтын ёс руу залж Монгол ардын хувьсгалт намыг нөлөөндөө оруулахыг оролдон хөгжлийн социалист загварыг тулгаж эхэлсэн. 1927 оны сүүлчээр Коминтерн Монгол ардын хувьсгалт намын байдлын тухай хэлэлцээд тус намын доторх барууны хэлбэрэлттэй урд урдынхаас илүү ширүүн тэмцэхээр шийдвэрлсэн. 1928 онд Монголд Коминтерны төлөөлөгчийн газрыг Райтер нарын 3 хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулахаар тогтож, за тэд бол Монгол гэрмэгцээ сөрөг хүчний ажлыг зохион байгуулах ийм ажлыг болол эхлүүлсэн. 1928 оны намар хуралдсан Монгол ардын хувьсгалт намын 7 дугаар их хурал дээр Коминтерны дээрх түлхээсээр зүүн жигүүрийнхэн эрх баригчдыг Коминтерн зөвлөлт холбоот улсаас салан тусгаарлахыг оролдсон. Хятад, Японд дотомчлон хандсан. Улс орныг хөрөнгөтний замд оруулах гэсэн зэргээр буруутхан шүүмжилж намын дотор барууны хэлбэрэл гарлаа. За эдгээр бол барууны бүлэг хэмээн буруутхан ажил албанаас нь зайлуулж за намтрын удирдлагад гэмдэн бадрах элдв очир шижээ лаган жижиг жавнарыг төвшүүлэн гаргасан. Коминтерны түлхээсээр засгийн эрхэнд гарсан зүүнтнүүдийн хэрэгжүүлсэн бодлого үйл ажиллагааг авч үзэх юм бол 1929 оны 12 сарын 3-нд Коминтернээс тусгай зааврыг Монгол ардын хувьсгалт намын төв хороонд ирүүлж бүгд найрамдах Монгол ард улсыг хөрөнгөтний бус замаар буюу нийгэм журмын замаар хөгжүүлэх төлөвлөгөөг зохиож ажиллах. За богино хугацаанд нийгэм журмыг байгуулахдаа зөвлөлт холбоот улсын туршлагыг нь хэрэгжүүлэх тухай заавар зөвлөгөөг өгсөн байж байдаг. Дээрх зааврын үзэл санааг 1930 онд хуралдсан Монгол ардын хувьсгалт намын 8 дугаар их хурлын тогтоолд тусгаж өгснөөр за Монголд бол зүүнний алдаа завхрал авшран гүнзгийрчсэн. За үүнийг дурдах юм бол иргэдийн удам ухсаа, хөрөнгө үзэл бодол, шашин шүтлгээр нь ялгарлан гадуурхах, язгууртан чинээлэг иргэд сүмхийдийн хөрөнгийг хураах, хамтралжуулах, гадаад худалдаанд он сэрх тогтоох, хувийн худалдаа тээвэр үйлчлэгийг хязгаарлах, сүмхийдийг хаах, ламдрыг албадан хар болгох зэрэг. За намын эвлэл төрийн албанаас баруунтан хэмээгдэхийг цэвэрлэх ажлыг өрнүүлж хагас жилийн дотор намын 18 мянган гишүүнээс нийт 5 мянгаыг нь бол хөөн зайлуулсан. За Монголд ажиллаж байсан гадаадын пүүс компаниудыг хааж гадаад иргэдийг хөөн гаргах ажиллагааг эхэлж экспортын гол бүтээгдэхүүн болсон малын түүхий ийд ангийн арьс усыг гадагш гаргах он цэрхийг улсын мэдэлд авсан. Шашинтай тэмцэхдээ хамгийн харгас аргыг хэрэгжилж байсан. Жишээлх нь бол Заяа андад хамб намуу хан хүүхэн хутаг зэрэг нэр нөлөө бүхий ламдрыг баривчлан хороосон. Сүм хэд ламнарт албан татварын онцгой бодлогыг тулгасан. За Монголын нийгмийн чинээлэг хэсгийн мал хөрөнгийг хураах балмад ажиллагааг бол 1929 оноос эхлүүлж энэ нь Коминтерны заавраар социализмыг байгуулахад саад болж байгаа хувийн өмчийг устгах бодлогыг хэрэгжүүлэх зорилго. Феодлын хөрөнгийг хураах төв комиссийг 8 хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулж дараагаар нь хорлоогийн чой болсон тавьсан. За 1929-с 32 оны их хүртэл хуучны түшмэд ноёд язгууртан хутаг тувилгаадын 1560 гаруй өрхөөс нийт 11 сая орчим төгрөгийн хөрөнгийг хураасан. За хөрөнгө хураахдаа өрхийн ам бүлэг огт харгалзахгүйгээр за 100% хөрөнгийг нь үлдээж түүнээс илүү гарсныг нь хураах журмаар гүйцэтгсэн. Зүүнтнүүдийн хамтралжуулах бодлогыг хүчлэн хэрэгжүүлж
За энэ нь 1923 оныг их гэхэд 55 мянган өрхийг нэгтгэсэн 752 хамтралтай болсон. Малчдыг хамтралд албадан оруулж хураасан малыг нь хуваан өгсөн ийм үйл ажиллагаа болсон. Хамтралын дотроо коммун, артель, нөхөрлөл гэсэн 3 хэлбэртэй үр дагавар нь хамтралд нийгэмжилсэн мал хөрөнгө өргөдөн шамшигдчихсэний улмаас 1930 он гэхэд 23.7 сая байсан мал 2 жилийн дотор 16.3 саяар 7.4 саяар хорогдсон ийм тав.